Иргэдийн шинжил ихтэй зэрэгцээ хотыг зорих эрэлтийн тооны мэддэг энүүд хот хоорондын нийтийн тээвэр ачаатад авахд хүртээ. Энэ жил ачаатыг багасгах үүднээс 8 сарын 5-наас эхлэн хот хоорондын чиглэлд үйлчлэх автобусны цагийн хуваарийн давтамжийг нэмэгдүүлэхээр болчихно. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо ойрын хэдэн өдрүүдэд эрс ихсэж байна. Одоогийн байдлаар Улаанбаатараас нэг аймаг руу өдөрт 2 удаа автобус үйлчилж байна. Харин хөдөө орон нутгаас өдөрт 4 автобус нийслэл рүү хөдөлж байна. Хот хоорондын нийтийн тээврийн ачаатад ихсэж байгаа энүүд нийслэлийг зорих нийтийн тээврийн цагийн давтамжийг нэмэхээр болжээ. Орон нутгаас Улаанбаатарын чиглэлд ирэх оюутан сурагчдын хичээл хийсэн тохиолдлууд 8 сарын 5-наас 8 сарыг дуустал нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт тээврийн автобусыг гаргаж байгаа. За ер нь ямар байдлаар нэмэлт тээврийн үйлчилгээ гаргаж байгаа гэдэг нь хоёр талтай. За Улаанбаатараас орон нутгад руу нийтийн тээврийн үйлчилгээг зөвхөн хуваарийн дагуу 2 автобус явдаг гэсэн бол одоо 2-оос 3 дахин байдлаар нэмж байгаа. Тэгэхээр ер нь бол ямар байдлаар нэмж байгаа гэхээр нэг аймаг руу 5-аас 8 автобус Улаанбаатараас нийтийн тээврийн үйлчилгээ нэмж байгаа. Энэ нь болохоор яаж байгаа вэ гэхээр зөвхөн ээлжийнхээ хуваарийн дагуу нэг автобус маань суудалд үйлдвэрлэдэг. Бусад 3-аас 4 автобус тав болсон байдлаар орон нутгад руу нийтийн тээврийн үйлчилгээ нэмж байгаа. 9 сард өгөөд ирэхээр хот хоорондын нийтийн тээврийн үн нэмэгдэгэ. Энэ жилийн хувьд үн нэмэгдээгүй байна. Тухайлбал хамгийн ойрын аймаг болох Төв аймаг руу том аврын автобус 2000 төгрөгөөр үйлчилж байна. Харин хамгийн холын аймаг болох Баян Улгийн руу 85000 төгрөгийн тарифтайгаар үйлчилж байна. Хот хоорондын нийтийн тээврийн билетингээс өглөөний 7 цагаас 19 цаг хүртэл ажиллаж байна. ETV News Бямбгэр Батбаяр мэдээллээ.